Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ. Үндэсний өв соёл, хөгжил, дэвшлиг, эрх хэмлэгч үйлчлэлийн эхлэн ярилцлагын нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэндээ шууд хүлээж бэлэн болсон байна. Тэгэхээр дөрөвт өдөр буюу пүрэв гараг болгон үзэгч та бүхэнд сэтгцэн эрүүл мэндийн эзний төвөөс эмч одоо мэдээлэл хүргэдэг болсон уламжлал тогтсон гэдэг үзэгч та бүхэн сайн мэдэж байгаа. Тэгэхээр өнөөдөр үзэгч та бүхэн маань анагаах ухааны доктор их хэмж ганццэг эмчээс ямар мэдээллийг авах вэ гэхээр нойрны талаарх мэдээллийг авах нь үзэгчтэй. Тэгэхээр нойр гэж юу юм? Чанартай нойр, чанаргүй нойр, зүүдлсэн нойр, зүүдлээгүй нойр гэх маш олон төрөл байдаг юм а гэдгийг бас эмчтэй хоёр маань нэвтрүүлэг эхлэхийн өмнө хэсэгэн хоромж гэсэн ярилцлаа. Тэгэхээр за хамгийн түрүүнд бас нойр гэдэг зүйл маань юу юм бэ? Нойр хүний биед хэрхэн хэрэгтэй байдаг талаар өнөөдрийн ярилцлага эхлэе гэж бодож байна. Тэгээд танд бас өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэнд бол чамд бас өглөөний мэнд хүргэе. Тэгээ нойр гэдэг бол ерөөсөө бидний хамгийн чухал зүйл. Энэ сэдвээр ярилцах гэж бас баяртай байна. За нойр гэж яг юу вэ гэхээр одоо та идэхэд одоо өдөр болгон уцаа цэнэглээд дүүрэн байна уу үгүй юу гэж харагдахтай яг адилхан хүний одоо бие сэтгэл бүх зүйлийг цэнэглэж байдаг, ганц цэнэглэгч нь байдаг. Тийм учраас нойр бол маш чухал. Бидний нойрыг бол яг цаг тухайд навах цагт нь нормоор нь гэж авч явах нь эргээгээд бид нар эрч хүчтэй илүү одоо залуу эсвэл илүү сэргэлэн зов байхад нөлөөлдөг юм чухал зүйл байж байгаа. За нөгөө талаар бол нойр нь өөрөө мэдээж физиологийн суурь хэрэгцээ. Та нойр одоо хоолгүй байгаад байвал хэр удаан тисгэв. Яг тэрнтэй адилхан хоолны ижил физиологийн суурь хэрэгцээ учраас бид заавал унтаж амарч явах хэрэгтэй. Гэхдээ нойр нь өөрийн гэсэн бас онцлогтой дөрвөн ишдэг дамжиж явдаг. Нэгдүгürt бол бид нөгөө өнгөц нойр гэж хэлдэг, гүйхэн нойр гэж хэлдэг тийм. Дөнгөж ингээл хэвтэнгүүд нэг 5-10 минут үргэлжилдэг. Тэгээд тэр нь яадаг вэ гэхээр ерөнхийдөө ногчны мэдрэл нэг ингэж хэдэг штэ тийм. За дараагийнх нь бол бас нэг 5-10 минут үргэлжилнэ. Тэр нь юу гэхээр жинхэнэ нойр гэж хэлдэг. За тэрэнд бол ерөнхийдөө яг би унтаж эхэлж байна гэд хүмүүс өөрснийгөө яг мэдэрч эхэлдэг. Яг унтаж одоо бие махбод амрах тэр байдлыг бүгдүүлэхийн тулд физиологи өөрөө ажиллаж эхэлдэг. Биеийн халууныг буулгаад, даралт буулгаад, зүрхний цохилтыг буулгаад ингээд бие махбод тайвшраад яг унтахад бэлддэг юм уу гэдэг хэвгүй юу. За түүний дараагаар бол ерөнхийдөө бол одоо гүн нойр гэж хэлдэг. Бид бүхэн бүгдээрээ мэднэ гүн нойр гэдэг тийм ээ. Тэр гүн нойр гэдэг бол яг бидний бие болоод сэтгцийг ганц сэргээдэг. Одоо тэр бидний өдөрж ингээд зүтгэж ядарсан бие болоод шаналсан эсвэл одоо юу гэдгийг сэргийг биш байгаа ядралтай уурах тархины сэргээд гол үе гэж байгаа. За энэ бид бол хамгийн чухал энийгээ бид хамгийн багтаа 30 минут авдаг. За үүний дараагаар бол хүсвүсээгүй бид зүүд нойр гэж хэлдэг. Тэгэхээр энэ зүүд нойр гэдэг бол таныг одоо эргээгээ бүх үе чинь ингээд булчин сулраад зүрхний чинь бүс одоо ингээд зүрхний цохил судасны бүс буураад биеийн температур ингээд буураад чи маш сайхан 50 амраад ингээд байж исэн бол одоо тэр чи эргүүлээд бэлтдэг, сэрхэд бэлтдэг. Тийм ээ би эдгэрхний чи эргээ сэрэгдэг. За тэгэхээр тэрний дараагаар энэ зүүд нойр бол яг сэтгцийн одоо бид нар өчигдрийн болсон бүх үйл явдлууд, өдрийн болсон бүх үйл явдлуудаа цэгцлээд одоо нямбайлаад энийг нь хязаа санахын, энийг нь хязаа хадгалахын гэдэг одоо номын санд ном өгчөөтэй адил бидний оюухан сэтгэлд бодох үйл явцын маань цэгцэлж өгдөг ийм гол үе шат байж байгаа. За тэгээд ингээд ерөнхийдөө нойр гэдэг бол нэг 90 минут. За 90 минут боллоо одоо дахиад ийм нэг өнгөц сэрээд буцаа дахиад унтдаг. Тэгэхээр 90 минутын ийм циклтэй энэ зүйлийг бол нойр гэж хэлдэг байх нэ. Тэгэхээр та бүхэн бас нөгөө ингэдэг шүү дээ биш үү ойр орхон сэрээд байна гэдэг. Тэгэхээр та 90 минут тутам тодорхой хэмжээгээр сэрнэ. Тэрийгэ хүмүүс тэр үедээ яадаг вэхээр эргэх хөрвөөхтэй байрлалаа солих юм байдлаар болоод эргээгээд ингээл нөгөө л өнгөц нойрноос эхлээл жинхэнэ нойр гүн нойр руу ингээл шилжээд явдаг 90 минут тутамд байдаг юм чухал одоо зүйл шүү. Тийм болохоор хүн ингээл нэг нам гүн унтах юм бол бүхэл 3-4 цагийн турш 6-7 цагийн турш гүн унтаад сэрдэг зүйл бишээ. Шүн дөнгөж ингээд сэрэхэд ач холбогдлоо өгөхгүйгээр ингээд байх ёстой физиологи гэж ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгэхгүй хэд одоо сэрэг хүмүүс чинь
90 минут том сэрж чад. Яана би сэрлэг ингүүт нөгөө нойрны ингүүт гэдэг юм чөхөрчихдэг. Нойр хит их байвал хүний биед зөв үү буруу юу? За мэдээж нойргүйдэлтэй болчих юм бол энэ бол хүний биед хэцүү шүү дээ. Тэгэхээр та хит их нойр, хит бага нойр хоёрыг бас маш энгийнээр хор уршиг болон давуу тал гэдэг юм уу? Тэдгээр зүйлсийг тайлбарлаж өгч. Ер нь бол бүх зүйлдээ норомтой. Тийм биз би за хоолоо идэхдээ ч гэсэн норомтой. Хит их идээд хит их цадвал бид яадаг, хит их өлсвөл яадаг. Тэнтэй яг адилхан. Тэгэхээр бол насанд хүрсэн хүний одоо яг норм гэдэг бол 7-9 цаг байдаг. Та яг нэг 7-9 цаг нэг ингээд авах хэрэгтэй. За дунджаар бол 8 цаг бол хангалттай гэж хэлдэг. Энэ хугацаанд миний бие амрах хэрэгтэй. Гэхдээ хизээ яаж унтах нь бас чухал байдаг. Хэдэн цагаас хэдэн цагийн хооронд унтах уу гэдэг нь бас чухал байдаг. За 9 цагаас дээш их унтаад байх. Эсвэл 7 цагаас бага унтаад байх нь эргээгээд бидний оюун санаа болоод бие физиологт дандаа сөрөг нөлөө үзүүлж байдаг. Одоо эрдэмтэн судлаачдын судалгаагаар бол 9 цагаас илүү унтдаг, эсвэл 7 цагаас одоо байнга ингээ бага унтдаг хүмүүс бол яадаг вэ гэхээр сахарны өвчин гэдэг та бүхэн яриад байдаг шүү дээ. Тэр өвчнөөр өвдөх эрсдэл 2-3 дахин нэмэгддэг гэсэн судалгааны. Тэгэд яг эд одоо ямар нэгэн нойрны асуудалгүй за бие бэлдэр сайтай 20 насны ийм залуучуудад туршилт хийгээд үзсэн байхад бол ерөөсөө сахарны урагдал байдлууд бол одоо нэг 7-оос 14 хоногийн дараа шууд үүсч эхэлж байна гэдэг судалгаагаар баталсан бичдэг. Тийм учраас бидний ер нь бол хит их унтах нь буруу, хит их одоо бага унтах нь бас миний одоо бие махбодод сөргөө нөлөөлдөг байна. За тэгвэл нөгөө талаар бол сэтгэл зүйд бол нөлөөлдөг тийм ээ. Бид хангалттай сайн ойр авч яж бид одоо аюулаас өөрийгөө сэргийлж чадна, сэрэмжтэй байж чадна, одоо их хүчтэй сэргийх цаваа байж чадна. За тэгэх юм бол одоо бид нар өнөөдрийн ажлын бүтээмж сайн байна. Гараас ажиллаж байгаа хугатан гарна гэсэн үг. Гэтэл бид хит их бага унтаад бас хит их унтаад байх нь эргээгээд бид нөгөө ядралт гэдэг юмыг үүсгэдэг. Тэгэхээр одоо хамгийн багадаа 6 цаг одоо 6 цагаас бага унтлаа гэхэд одоо бид ядралт үүсгэх нь бид эрэхтэй сэрхэхгүй байх нь тэр нь эргээгээд би хүний ядралт гэдэг нь эргээг нь сэргэмжтэй байх, ослоос өөрийгөө сэргийлэх, бусдыг хамгаалах, эсвэл өөрөө цэвэрлэн саваа байх энэ чадвар нь алдагдаад ирэхээр нөгөө арх уугаагүй байсан ч гэсэн одоо арх уусан хөнгөнөөс хүнд хэлбэрийн та хэдэн цаг унтахгүй байна гэдгээс хамаарат хөнгөнөөс хүнд хэлбэрийн одоо зөвлөх юм бол цогтолтой дүүцгүүс тийм анхаарал алдагдаж сэрэмжтэй байдал алдагддаг. Хамгийн багадаа одоо та 48 цаг унтааг байхад бүр ерөөсөө асар хүчтэй анхаарал одоо буураад шууд та өөрийгөө одоо осол гэмтэлд оруулах эрсдэл бол маш өндөр байдаг гэж бол хэлдэг. Тэгэхээр яг 7-9 цаг насанд хүрсэн хүний хувьд гэж байна. Тэгэхээр өдрийн хэдээс хэдэн цагийн хооронд унтчих тэрхүү яг сэнгийг өөртөө хуримтлуулах юм. Зөвхөн 24 цагийнхаа 7-9 цагт нь унтчих юм уу? Тий, нийлүүлээд эсвэл унтчих юм. Өглөө байх юм уу? Өдөр байх юм уу? Одоо нөгөө нойрны буруу хөвшилтэй маш олон хүмүүс байдаг штеп. Шүн унтдаггүй. Тэгсэн ирэнгээсээ 3-4 цагийн өдөр нь 1-2 утал унтчихдаг. Нөгөө хүн чинь мэдээж би энэ нойроо нэхнэ. Тэгэхээр хэдээс хэдэн цагийн хооронд яг унтах нь хүнийх зүг байдгийг. За өдөр амраад байдаг бас хүмүүс байдаг. Өдөр тодорхой хэмжээний нэг хэдхэн минут амарчаа босоод ирнэ. Энэ нь зөв юм уу, буруу юм уу? Энэ бас яг хэдээс хэдэн цагийн хооронд байвал хүнд өөрт хэрэгтэй байх. Эсвэл зөв асуулт. Яг тэгвэл чисто гоё асуулт. Хүн болго энийг чи хизээч унтсан болно гэж боддог байхгүй юу? Тэгэхээр би түрүү та чамд ингээл хэлэхдээ нөгөө би махад ядардаг унтахгүй л ядарна гэсэн тийм үү. Тэгээд тэр ядралтыг арилгаад таныг цэнгэлдэг зүйл ганц зүйл бол нойр гэж хэлсэн. Тэгэхээр бид яг хэдэн цагаас хэдэн цагт би цэнэглэгдэх юм бэ гэдгийг энийг хүн болгон мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр бид 12 цагаас өмнө бид хамгийн багадаа 1 цагийн өмнө унтжээж миний одоо яах вэ? Энэ ядралт одоо өдөржин авсан тэр ядагсан ирч хүч бид ч ерөнхийдөө одоо хүмүүст ингээнээр хэлвэл одоо серотонин, дофамин, норадреналин гэх юм биологийн бодисууд ялгарч идэг хэвгүй юу. Тэгэхээр тэр нь яадаг вэ гэхээр дофамин, одоо норадреналин бол бидийг одоо сэргийж идэг зүйл.
Тэгвэл серотонин гэдэг нь бол бидний тайвшруулж онтуулахад нөлөөлж идэг юм зүйл. За дээрээс нэгдүгээр олон бодисуудын үр нөлөөгөөр одоо ATP гэдэг эрч хүч одоо зай цэник ингээ хоримтлагдах. Өдөржин тэрийг ингээ задлаад байдаг эрч хүчээ задлаад ингээ устгаа явдаг гэсэн үг байхгүй юу? Тэр ATP гэдэг зүйл хоримтлагж идэг. Тэгэхээр энэ зүйл яадаг вэ гэхээр хамгийн багадаа 24-өөс өмнө 1 цаг унтаж ээж одоо энэ бүх өдөржин тэр ядралтыг үүсгэдэг, ядралтаас үүссэн тэр хогт бодисуудыг задалдаг гол үйл ажиллагаа энд явагддаг. Тэгжээж бие махбод сэргдэг. Нөгөө талаар бид нар чанар, нойрны чанар гэдэг бол өөрөө биеийг сэргээгээд ядралтыг гайгуулад маргааш ирэх хүчээ нөгөө зайгаа 100% цэнгэлэхийн тулд 12 цагаас өмнө унтах нь чухал. Бүр одоо тэгжээж 12-оос хойш нэг цаг хүртэл ингэж байж бид энэ зай гүйцэтгэг байна шүү дээ. Гэтэл энэ цагаа бид унтахгүй өнгөрөөчөөд 12 цагаас хойш унтлаа. За 24 цагт унтъя гэж бодъё. Тэгвэл та тэрнээс өмнө авах байсан чүд 50% юм уу 25%-тай 1 цаг хүртэл авна. За тэгэл тэр 2 цагаас хойш та сэрээрээ босоорой гэдэг эрч хүчний гормонууд ялгараад бодисод ялгараад эхэлждэг учраас угаасаа нөгөө ядралтыг задалдаг бодисгүй болчдөг. Нөгөө талаас одоо яадаг вэ гэхээр яг тэр одоо 2 цаг 12-оос хойш унтсан 1 цаг одоо 2 цаг нь 12 цагаас өмнө унтсан 1 цагийн нойрны чанартай тэнцвэж тийм чанар муутай унтдаг. Тийм учраас бид та бүхнийг аль болох 24 цагаас өмнө хамгийн багадаа та 1 цагийн өмнө унтаач гэсэн зөвлөмжийг өгмөр байна. За дээрэс нь бие махбод яадаг вэ гэхээр одоо энэ чинь физиологийн хэрэгцээ гэсэн шүү дээ. Энэ нойрч өөрөө өдөрт 2 удаа гүн хүрдэг. Нэг нь бензин шүн хүрдэг. Нөгөөх нь ер нь бол ингээд 24 цагт ингээд эргэлздэг. Тэгэхээр 2 дахь гүн ингээд хүн нойронд автах үе юу гэхээр 1-ээс 3 цагийн хооронд итдэг. 1-ээс 3 цаг. Тэгэхээр бидний голдуу идэх хоол чинь өөрөө 12 цагаас 1 цагийн хооронд байдаг шүү дээ. Яг тэр үед хүн тайвшрах хоолуудыг илүү идвэл угаасаа физиологиороо нойр гинт хүчтэй ингэж байдаг цаг. Тийм учраас одоо энэ Азийн орнууд яг 1-ээс 2 цагийн хооронд 30 минут та амрах эрхийг өгдөг. Хэрвээ та нар мэдээж одоо бүх хүмүүс ингээд аялаад яваад үзсэн цагаад болох юм бол шатан дээр ч үлдээ тэнд унтж байгаа хүний бие хаагч болно. Тэгэхээр энэ юуг харуулж байгаа юм гэхээр яг тэр үед бид нар яг үнэхээр та нойронд ингээд автаж байгаа энэ чинь физиологийн үе яахгүй. Тэгжээвэл та 10-аас 30 минут дуг хийгээсэй. Энэ таныг эрч хүчээ цэнгэлдэг, сэргэлэн болгодог ийм зүйлээ. Тийм болохоор та бас өдөр унтахад бол дээдл нь 30 минутаас илүү унтчих болохгүй. Доотлол нь 10 минут байхад болно. Тэгэл хүн сэргдэг. Сэргэх үйлчлэгээтэй. Тэгэхээр дөнгөж төрсөн хүүхэд бол маш их хөр унтдаг тийм. За тэгээ ер нь бол хүүхдүүд бас их нойртой байдаг штеп. Тэр нь ч бас зүг байдаг бах нэг талдаа өснө, тархин намарна. Хөгшөрсөн хүмүүс одоо бүр хөгшин болсон хүмүүс гэдэг чинь нойрг болчлоо. Өглөө 5 цагт 6 цагт босоод цайгаа чанаал төчгнүүлээлээдэг тийм. Тэгэхээр энэ бас нойр гэдэг зүйл маань настай холбоотой байгаад байна уу? Байна. Насууд ер нь хідэн цаг бас унтах хэрэгтэй байдаг. Хідэн насны хүүхэд. За тэр хөгшин хүмүүс энэ нойргуудл дээр бас яаж өөртөө арга хэмжээ авах хэрэгтэй байдгийг тийм. За энэ бол амьдралд хамгийн хэрэгтэй зүйл. Та нар бүгдээ мэднэ. Нас ахих тусам нойрны хэрэгцээ багасдаг. Яагтвэл бол няраа хүүхэд бол дөнгөж төснийхаа дараа өдөрж унтаал ээжүүд амарч идэг. 3 сар, 4 сар ой хүрэгдсмаа унтах цаг нь ингээл багасаад идэг. Энэ ч өөрөө физиологийн онцлог. За нөгөө талаар бол энэ яг унтаж байхад юу ялгаж байдаг вэхээр таныг өсгөдөг, том болгодог энэ гормон ч ялгаж идэг. Тийм учраас энэ гормонууд ингээл ялгараад хүүхч ичнээ сайн унтан төдийчнээ том хөдөлж хэрэг өндөр бол бодит үнэн гэвэл тийм ээ. Тэгэхээр нөгөө бидээс одоо нөгөө талаар мелатонин гэдэг таны нойрыг хүргэдэг энэ бодис ялгарч идэг. Бид хоримтлагч идэг. Тэгэхээр тэр бодис ялгараад ингээд задагж явсаа таны нойрыг хүргэдэг ийм чухал нойронд одоо хүмүүс чи мелатониныг орлуулж уулгаад байна шүү дээ тийм. Ийм хоёр чухал бодис таныг унтаж байхад ялгарч идэг. Тэгэхээр хүүхэд хичнээн сайн унтан төдийчнээ эрүүл саруул төдийчнээ өндөр төдийчнээ бие бэлдэх сайтай байгаа.
Тэгэхээр бага насны хүүхэд хөсөөсөө өдөр нэг цаг унтах нөгөө цэцэрлэг дээр нуудлахын чинь физиологи юм тий. За тэгээ голдуу бага насны хүүхэд их хвчлээ сэрэх цаг нь 8 одоо бус цаг нь унтдаг ч гэсэн яриа хүүхэд юм байсан бол ер нь одоо ихэнх ээж аауд юун дээр илүү халддаг хүүхэд сургууль ороод ирдэг тийм ээ. Тэгээ нэг 10-аас одоо юу гэдгийг 10 наснаас эхлээл ээж аавтайгаа адилхан ингээд зурагт үзээ суучдаг. Тэгэхээр энэ зурагт үзээд 11 гээд унтвал том хүн шиг амарч чадахгүй. Чи өглөө 8 юм уу эсвэл 7-д тэр хүүхэд заавал бос хичээлдээ явах хэрэгтэй болдог тий. Тэгэхээр хүүхэд ер нь өсвөр насны хүүхэд ингээ юу яхад өсвөр нэг 10-аас одоо 18 нас хүртэл тийм ээ 10 хамгийн бага одоо 16 нас хүртэл хүүхэд 10-аас 12 цаг унтах хэрэгтэй. Дундаж нас нь одоо дундаж хамгийн бага унтлахад 10 цаг унтах хэрэгтэй байна шүү дээ. Тэгж тэр хүүхэд өсөн тэр хүүхэд тэр одоо амарн сэргэг байна одоо их чвчээд өрн хөдөлгөөнтэй нурмай цуухгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг бол бид нэ. За тэгвэл бидний физиологи одоо нас ахих тусам нойр багасдаг. Тэгэхээр бид дундаж 9 цаг байсан бол настай хүмүүс нас ахих тусам нойрны хэрэгтэй хязгаарч буугдахгүй 9 цаг унтаад амрах ёстой байдаг. Гэхдээ чанар мууддаг насны онцлогоо. Нөгөө талаар нойр хүрэх цаг тэ одоо сэрэх цаг өгчлөгдөг. Бид 10-аас буюу 22 цагаас бид унтаад өглөө 7 6 хүртэл унтж болдог тий. Ингээд сэсгүй унтж чадна. Тэгвэл нас ахаад ирэх тусам тэр хүний нойр хүрэх цаг ихсдэг. Одоо ихт болдог гэх юм уу? Ихсэх хөшөөрт болдог. Бараг 20 цагаас эхлээд тэр хүн өглөө үүрийн 4 цаг хүртэл унтах ийм цагийн онцлог гарчдаг байхгүй юу? Тэгтэл манай настай очиод юу гэдэг зурагт үздэг хүүхдүүдэд шуугаад унтуулдаггүй. Тэгэл нөгөө хүн чинь 11 10-т унтангууд хөсөөсөө физиологиороо 4 цаг өнгөрөөгөө 5 цаг сэрэх онцлог нь тэр байхгүй юу? Тэгээ ингээ босчингууд би нойрг олчлоо гэж хэлдэг. Тэгэхээр одоо нас агч байгаа хүмүүст би хамгийн гол хэлэх зүйл юу вэ гэвэл та хэрвээ одоо зөв нойроо авъя гэвэл аль болох та 9 цагт хамгийн багадаа 21 цагт 21:30-д унтаарай. Тэгжээ таны одоо физиологиороо та 5 цаг 4:30-д сэрэх учраас тэр хооронд та ядаж 8 цагаар бүтэн унтаад авчвал яг залуу хүмүүс шиг нойрныхоо хэрэгцээг аваа явчихнаа. Тийм учраас аав ээжгээ та бүхэн бас ихт аль болох унтах нөхцөлийг бүрдүүлж өгөөрэй гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тэгэхээр зарим тохиолдолд бид нэр одоо нойр гэхээр хүн болгонд мэдчихэж байгаа. Нойрг өнгөж байхгүй шүү дээ, унтдаг өнгөж байхгүй. Тэгэхээр орчны чимээг мэдэрдэг. За эсвэл нэг жоохон чимээ ингээ гарахад сэрчдэг хүн байна. За тэгвэл зарим тохиолдолд бүр амар чимээтэй байсан ч унтаад идэх хүмүүс байдаг шин. Бүр юу ч мэдрэхгүй унтаад байдаг. За эсвэл унтчихтаа ярьдаг, хорхирдаг, шүдэ хавирдаг. За тэгээ эсвэл ажил дээрээ болсон үйл явдлаа ч юм уу ярьдаг. Бүр ингээд маш олон төрлийн ингэж унтдаг хүмүүс байдаг шүү дээ. Одоо бид нар бол богоонд явж байхдаа айлангуй энэ үйлслүүд бол маш их хүмүүс илэрч идэг тий. Тэгэнгүүт эдгээр үйлслүүд бас яг юунаас болж гараад идэг юм бол яага орчиноо мэдэрч унтаад идэг юм. За тэгээ тэр хүн яага хорхираад байдаг юм. Унтангууд хорхирлаа гингүүд унтахаараа л хорхирдаг гэж бодоод идэг. Хорхирах гэдэг маань тусдаа өвчин юм эсвэл унтахаар л тэр хүн дуурайд байдаг юм уу тий. Яагаад байдаг. Та энэ салгаа онцлог. Хорхирлтыг тусад нэг дахиад тодруулчаарай. За тэгэхээр бид нар унтаа төдөн цаг унтаа гэж ингэж штэ тий. Тэг хэвийн нойр гэж юу юм бэ гэдэг чинь бас аюул чухал. Тэрийг мэдээж эмгэг нойр би нойрны өөрчлөлттэй байна уу? Нойрны эмгэгтэй байна уу гэдгээ хүн үнэлэх ёстой. Унтаж л байгаа бол та окей гэсэн үг биш ахын тий. Тэгэхээр чанартай нойр гэж түрүү ярьсан, чанаргүй нойр гэж ярьсан тий. Тэрнтэй холбоотой бид яг энэ бидний нэгдүгээр нойрон дээр хамгийн анхаарах зүйл бол би үнэхээр зөв унтж гэнэ үү? Би ямар нэгэн нойрны эмгэггүй байж чадж гэнэ үү гэдгийг үнэлэх ёстой байдаг. Тийм учраас одоо би өглөө унтлаа 8 цаг унтчихжээ хангалттай. Тэгээ босоод ирсэн чи би аюу сэргэлэн цовоо. Тэ одоо юу л бол юу хийчих гэсэн ингэж сэрж чадж байгаа бол та зөв чанартай унтсан байна гэсэн үг. Хэрвээ яана одоо би өдрийг яаж босноо гэд ингээд те эсвэл зүүдэл зайцтай эсвэл шүн ингээд хичнээн амарсан юм шиг мэдрэмжтэй ч гэсэн дөнгөж өглөө ингээд ажил эхлэнгүүт ядагж ивэл
За шин охираад байгаа бол тэр шин одоо юу гэдгийг яриад байгаа бол гэхэд энэ олон юм чинь нойрны энгүг өөрчлөлтүүд. Гэхдээ энгүг өвчин үү? Энэ төр зүрийн ажлын стресстэй холбоотой юу? Эсвэл энэ төр зүрийн сэтгэл зүйн асуудалтай холбоотой юу? Эсвэл унтах орчин бүрдээгүй байна уу? Эсвэл таны өдөр тутмын нөгөө баримталдаг дэглэм гэж байна. Бид ч нөгөө нойр хүрэхгүй сэрүүн байх сэрүүлцэх гэдэг юм чинь бидний идэж ууж байгаа хоолтой холбоотой. Хоол ундтай холбоотой. Тэгэхээр энийг бид яаж хэрэгжилж байна? Өөрөөр хэлбэл түр сэргээдэг тэр тапин гэдэг тиросын гэдэг юм уу? Ийм бодисууд агуулсан бодисууд ялангуяа допамин тэр норадреналиныг илүү их ялгаруулдаг хоол хүнс хэрэглээд байвал бидний нөгөө унтах хэрэгцээ тэ одоо нөгөө нойр хөрөх мелатонин чи ялгаалт багсаа та унтаарай гэх багасчдаг. Нөгөө талаар бас зурагт эсвэл байн гар утас хэрэглээд байгаа хүмүүстээр нөгөө мелатонины ялгаалтыг ингээ хориглцдаг. Ийм зүйлүүдээс болоод бид нөгөө яг нойр цагтаа хүрэх үү эсвэл орондоо оронгууд хөрвөөсөөр гоод унтахгүй эргээгээ сэргэх үү эсвэл одоо өнгөц унтах уу гэд ийм олон хүчин зүйлээс хамаачдаг. Тэгэхээр нөгөө хэвийн бус нойртой байна гэдэг чинь эргээгээд өөрөө одоо бидний нойрны чанарт муугаа нөлөөлчдөг. Тэгэхээр өглөө босохдоо гүйт цайхан амраагүй босч байгаа та ямар нэгэн нойрны толгомцоо асуудалтай байна. Тийм учраас та түүнийгээ эргүүлээд яах вэ? Эмчт ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар та интернетээс уншаад мэдээд энэ нойрны өөрчлөлттэй байна гэвэл үнэхээр та дэглэмүүдээ ашиглаж чадахгүй байгаа бол мэрэгжлийн эмчэд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгэхээр хүн хажуудаа байгаа эргэн тойрондоо байгаа хүнтэй мэдээж яаж унтж байгааг нь бас мэдгүй байх тохиолдол байна шүү дээ тийм. Тэгэхээр нойрны эмгэгтэй дутуу нойртой байгаа хүнд биеднэр нүүрэн дээр гэдэг юм уу хүнлэнгөөс ажиглахад ямар зүйлүүд ил байдгийм бол одоо жоохон муу амраад байгаа юм байна да энэ маань гэдэг юм уу эргэн тойрныхоо хүмүүс бас дүгнэлт хийхэд яаж мэдрэгдэх юм бол одоо жишээлбэл хүүхнүүд бол маш амархан өөрчлөлт мэдэх хэрэгтэй. Одоо ингээл та нар шиг өдөр болго ингээл гой боддог эмэгтэйчүүд өглөө усч ирээл нүүний чи бодог шингэхгүй агс чи багцгаар байвал би нойр мохомжтэй л гэж бодох хэрэгтэй. Өглөөгүй ившээлгээд босцсныхаа дараа ингээд хурал өглөөний яриа хийж яадаг шүү дээ. Тухайн ившээлгэж байгаа бол эсвэл жоохон нүдний юм нэг сөөмгөрдөө те ядалсан цайтай би юм байгаад тэр хүн хангалттай унтж чадаагүй байж бол. Тийм учраас нөгөө сэтгцэн эрүүл мэндийг хүн болгон үнэлдэг байх хэвээр, удирдахч болгон мэддэг байх хэвээр, тэр үедээ тэр хүнд дэмжлэг үзүүлдэг байх хэвээр. Яагаад тэр хүн өнөөдөр хүүхэд нөвдөд нойргоо халуураад хоноод нооттой хонсон байж болно шүү дээ тий. Тийм бол бид нөгөө хамт олноо эрсдэлд оруулаад аюулд оруулахаа эсэргээр аюултай ажлыг тэр хүнд ажлын байранд үлдэх сонгож авах хэрэгтэй байдаг хэвгүй юу. Тэгээ сэтгцэн эрүүл мэнд гэдэг чинь хүн болгоны өдөр болгоны үнэлж авах хэрэгтэй юм чухал зүйл. Түрүүний нэг нөгөө асуусан хохиролт гэдэг чинь бас гүйцэд нойрыг авахгүй нөгөө талаар анатомийн онцлог бас байна. Эрүү хоолойны гажиг байна. Эсвэл дотор хаван байна тий. Энэ болгонтой холбоотой бидний нойрон донд амьсгал тасалдах гэж эмгэг байдал. Тэгэхээр хэд их хохираад байдаг. Эсвэл хэд их одоо ядарсан үед одоо бид тодорхой хэмжээгээр хавгандаг. Тэрнтэй холбоотой бидний дууны хөвч гэдэг энэ хоолойнд байдаг. Энэ салстууд хөөж хавханстай холбоотой амьсгал маш нарийнхан зүйлээр одоо доошоо орж авалтай холбоотой хохиролт үүсдэг байхгүй юу? Тэгэхээр энийг бас хэд их хүмүүс бол бас үзүүлээд онцлуулах хэрэгтэй энэ чинь эмгэг шүү гэж бас хэлье. Хорхирж байгаа хүний хажууд унтаж чаддгүй хүмүүс маш их байдаг шин. Тэгэхээр та өөрөө хорхираад унтаад болоод идэг. Эргэн тойронд байгаа хүмүүсээ бас амрах хэрэгтэй. Тийм учраас хорхирж байгаа хүмүүс бол заавалжгүй эмчэд хандах хэрэгтэй юм байлээ гэдгийг бол би аягуулсан мэдсэн баг. Манай гэрт нэг тийм хорхирдаг хүн байдаг. Хажууд нь унтж байгаа хүн өглөө болгоо би амарч чадахгүй байх гэж сэрдэг учраас айгүй төвхтэй байдгийм байна гэж бодож эхэлсэн байхгүй. Тэгээд ер нь бол хорхирж байгаа одоо тэр шүдэ авирдаг саний тэр нэг эмгэгүүдтэй хүмүүс бол бүгдээрээ заавалжгүй хэмжээд хандаж үзүүлж эргэн тойронд байгаа хүмүүсээс давхар хайрлахын зөв юм байна гэдэг хүмүүс манаас ойлгосон баг. За тэгээд нойрыг арх уудаг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд маш их хэд хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд хүн унтдаг. Унтангууд эрүүл болоод босоод ирдэг. Энэ яг нойр
согтууруулахундаа хоёр яг ямар учир холбогдлоор ингэж байгаад байна. Та энэ дээр бас тайлбар өгөөч. Ерөнхийдөө эрүүл болоод байгаа юм биш л дээ. Ер нь бол яг огт ингээ унтахгүй яваад байгаа хүмүүс унтаж чадахгүй байна гэдэг өгүүлэмжтэй яваад байгаа хүмүүст тодорхой хэмжээгээр амралт өгнө. А эрүүл нойрны хэвнэлтэй хүнд бол чи эргээгээд ядралтыг үүсгэждэг. Тэгэхээр арх өөрөө яад гэхээр эхлээд уухад та ингээс одоо суц сэжид хэлээд хүнийг сэргээх үйлчлэгээтэй багаан тунаар. Тэгэхээр та нөгөө халаагүй байна, энэ халаагүй байна, хэл ярианд сайжраагүй байна, инээд алдахгүй байна ч гэдэм үү те. Ингээл би нэг архаа шахдаг ш. Хүмүүс жоохон яриа ихсээл одоо инээмсэглээл юу гэдгийг яг нэг энэ бол яг сэргээх үйлчлэгээ. А тэгтэл нэлээд гүнзгий согтоод араа илүү уугаад ирэнгүүт тэр ууралдаг, одоо агсан тавьдаг, хүнд гомдолдог, чи тэгсэн бистэй, чи ингэсэн бистэй гэх юм гомдол ярьж эхэлдэг шүү дээ. Энд чи эргээгээд нөгөө сэтгэл санааг дарангуйлдаг, тайвшруулдаг, за эргээд сөрөг бодлоо үүсгэдэг. Сэтгэлийн хөдөлгөөн чинь эерэг сөрөг хоёр хэд их өөрөхгүй, хэд их гүнз готрохгүйгээр тэнцүү байх хэрэгтэй. Энэ сэтгэлийн хөдөлгөөний тэнцвэрт байдлыг алдагдуулцдаг. Тэгэхээр бид нар гол зүйл юу гэхээр архиар бол нойрыг битэн эмчлээрээ таны хэвийн одоо нойрны алдаглыг бүрэл гүнзгийрүүлнэ гэхээс огт унтахгүй ингээ ядраас хүмүүгээ яваад байгаа хүмүүстэй л түр ингээ унтснаар танд амрах мэдрэмжийг өгж байгаа болохоос яг энэ бол юм биш шүү. Эсвэргээрээ таныг дахиад нэг өөр өвчнөлөө чиглүүлдэг эрсдэлтэй алхам. Тэгэхээр зарим хүмүүс хав харанхуйд унтдаг штеп. Ямар ч гэрэлгүй. Зарим хүмүүс гэрэлтэй унтаад байдаг. За зарим хүмүүс маш сэрүүхэн унтдаг. Зарим хүмүүс толгойд өгөрөө хүнжлөөний өмрөд унтдаг. Битүү орчин. Тэгэхээр хамгийн зөв орчинд унтах гэдэг маань бас юу болоод байна. Хүний нөгөө 18 градусын температуртаа унтах юм бол хүн яг хүний бие ингээд амарч идэг чинь би саяхан нэг тийм мэдээлэл хаанаас ч илүү уншсан байхгүй. Тэгээд заримдаа нойр хөрөхгүй тохиолдол хүн байдаг шүү дээ. Тэнгүүд нэг 3 минут ч юм уу даарад буцаад хүнжилтэд орох юм бол хүн биеийн нэрцээр ингээ халуун болоод улаан болоод нойр хүрдэг. Нойрны талаар ингээд маш олон зүйлүүд байдаг тий. Энэ нь бас ямар учиртай байдаг. Ер нь бол хүний ингээд физиологи онцлог гэж төрүүлээд байна шүү дээ. Бие махбод өөрөө унтахад бэлддэг. Одоо жишээлбэл хэрвээ та унтах гэж байгаа бол цагийн өмнө бүлээн усанд орж болохгүй шүү. Одоо цагийн дотор. Тийм учраас хэрвээ та орондоо орохоос цагийн өмнө заавал одоо шүгшүгтээ ороорой, бүлээн шүгшүгтээ тий халуун шүгшүгтээ баандаа хэвтэрээ гэсэн ийм зөвлөгөө өгдөг. Яг тэгвэл за би унтах гэж шүү гэл нөгөө температур буугаал, хүн тайвшаал, нойр хурж эхэлдэг байхгүй юу? Гэтэл биеийн температур өссөнгүүт хүү эргээд сэргээг болдог. А нөгөө талаа нөгөө сэргээдэг үйлчлэгээтэй бодисуудаа бид 6 цагаас өмнө хэрэглэж болохгүй. Тэнд юу авдаг гэхээр кофе орно, таны иддэг шоколад орно, хаг цайч орно, ногоон цайч орно. Тийм ээ. Ингээ маш олон зүйлүүд бидний өдөр тутмын хэрэглэдэг энэ кофений хэрэглээ гэдэг юм бид дандаа тооцож явах хэрэгтэй гэдэг юм л да. Нэг аяг кофе та уулаа гэхэд за ерөнхийдөө ойролцоогоор чамдаг кофенууд бол нэг 75 мг кофенийг авах. Энэ 75 мг кофенийг хүн одоо 24 цаг 3 өдөр бүр 72 цагийн дотор биеэс ингэж ялгаруулж гаргадаг байхгүй юу? Гэтэл өдөр болгон тэрний хэрэглээгээ бязь хямдгаад нөгөө бие махбодод кофений одоо хоригдлоос яг арх шиг нөгөө донтолтыг үүсгэдэг, даах чадвар ихсдэг ингээ явждаг. Тэгээ бид унтахаас өмнө дандаа ингэж нөгөө зөв дэглэм гэдэг юм аа. Тэгээ тогтмол нэг цагт орондоо авах хэрэгтэй. Тэгвэл хизээ хамаагүй ингээ ороод байх юм бол бие махбод өөрөө тэрэндээ тасан зогцохгүй. Тийм болохоор яг хав дандаа 22 цагт унтдаг бол нэг цаг дээш доошоо хэлбэлцэж болох нь тий. Тэрнээс илүүгээр витаминыхаа хэмжээг алдагдуулаад байх бас дэглэм. Дээрээс нь шээс өөх зүйлүүд одоо тараг байна тийм ээ. За дээрээс шишээгаа байна ч гэдэм үү. Ийм шээс өөх юмыг мөн 3-аас 2 цагийн өмнөөс хэрэглэхгүй байхыг зөвлөх хэрэгтэй. За тэгээд тэр одоо бид унтлагын үе бол хамгийн чухал. Тэгэхээр ялангуяа 12 цагаас хойш гэгээ авч ирэхэд хүний өөрөө тий одоо нүд юу гэдэг бие бод чинь тарих өөрөө маш амархан гэрлийг мэдэж гэгээ авсан бол сэрэх ёстой гэдэг ийм тохиог авч идэг. Өөрөөр хэлбэл бид нар чи дээр үед ер нь бол хүний
одоо дээр үесээ бид нар шингэлээ унтлаа нар гарлаа босдог ийм зарчим байсан шүү дээ. Энэ гэрэл гэдэг зүйлийг байгаагүй байхад анх үүснээс хойш. Тэнгүүд энэ физиологийн онцлог нь өөрөө гэрэл мэдрэнгүүд өглөө болсон гэсэн дохио өгдөг байхгүй юу. Тийм учраас аль бол харанхуй өрөөнд унтаа тэгжээ та хангалттай бүтэн нойрыг аавна. За өөр нэг зүйл бол бид бас температур биеийн температур бууж өгдөг гэсэн тийм. Энэ 20-24 цаг бай температур байхад яг болдог. Нөгөө талаар хамгийн максимум доод төвшин бол 18 байдаг. Тийм учраас бид нар бол хит их ингээ халуун өрөөнд бүр хөлсөө гойжуулаа суугаад хахад хүний нойр хүрхгүй нэ шүү дээ. Тэр нэг гараа даарад огжээд хэвтмэ гэдэг чинь таны биеийн температурыг автоматар буулгаж өгч байгаа байхгүй. Тэгээд дуу чимээ гэдэг бол бас бид заавал тусгаарлах хэрэгтэй. Тэгээд бидний онцгой өрөө гэдэг бол хамгийн чухал зүйл. За дахиад нэг зүйл бол нөгөө дэлгэц гэдэг түрүү явьдсан тийм. Энэ дэлгэснээс чи ялгардаг одоо цэнхэр ягаан гэл янз бүрийн туяа хэлж байгаа шүү дээ. Тэр туяа чинь бидний яг унтаарай гэж зориул дохио өгдөг мелатонины чи ялгалтыг бууруулчихдээ шүү. Тийм учраас ингээ хориг үүсгэждэг учраас тэр хориг хамгийн багадаа дэлгэц хэрэглэхээр 30-аас 1 цагийн дотор арилдаг. Тэгжээж таныг унт гэдэг. Зургтаа үзэнгээ орондоо огч унтна гэд бодох юм бол үгүй байхгүй юу? Эсвэл ингээл гар утсаа оролдоод байгаад байвал зарим хүн бол ерөөс унтахгүй. Тийм учраас та аль болох зургт дэлгэцэн хэрэглээгээ, компьютер хэрэглээгээ унтахаас 30 минут хамгийн чадчихвэл та одоо цагийн өмнө болоорой тэгчээ шүдэ угаа тэг янз бүрийн одоо сайхан сүүгээ уу тэр бэлтгэлүүдээ хийж явж чадлаа 30 минут цаг болчихно доо. Тэгээ та яг унтахтаа л орондоо ор. Тэгээ орондоо орохдоо та хажуудаа заавал бал одоо юу гэдгийг цаас бэлдэж хоноорой гэж бас зөвлөмөр байна. Гинт одоо яад гэвэл одоо би чи эмнэлгийн үнтэй гинт дуцдаг шүү дээ. Шинэ эмнэлгээс дуудаж болно. Эсвэл өглөө тэгэрэг яаралтай юм хэлж болно. Тэнгүүд хүн чи яана нөгөөх нь өглөө сэрч чадахгүй ах уу? Эсвэл нөгөөдхөө мартахгүй гэж шаналаад унтдаггүй байхгүй юу? Нойроо хангалттай. Сайхан бай муухай та нойрын дундаа тэг галс бичээд тэмдэглээ тавих. Өглөө санах хэрэгтэй гэд. Би бичсэн юм чинь гэд би чинь 50 амарна. Нэг юм зарчим байдаг. За дараагийн нэг гол юм бол та хизээч ажил амьдралаа орондоо битээ авч ор гэж би бүх хүмүүс одоо үгүй хүн болгондоо хэлдэг. За одоо чи би яах вүлээ? Одоо цагаасаа төгч чинь одоо хин ээж рүү яах вэ? Аав руугаа яах вэ гэж хүмүүс ингээ орондоо огсоо ажил юм уу эсвэл амьдралаа бодож эхэл. Эн чинь би яг унтлаа шүү гэж нэр яах вүлээ гэд эргээгээ сэргээгээд тэгээ таны хөрөөх цаг чи ихсээд тэгээ улдаалаа сайн муу бүх бодлого чинь амьдрал чинь толгой чи эргэлдээд тэгээ таныг нойрноос унтуулах байх юм зүйл байдаг. Тэгээ манай хүмүүсүүдээ хамгийн их одоо над дээр ирж байгаа хүмүүс энэ л үүдэг. Та битээ амьдралаа орондоо авч ороод бай. Та яг ингээд төлөвлөө бичээ за энийг маргааш за энийг өнөөдөр яг энэ болсон одоо маргааш өглөө үргэлжлүүлээ хийнэ гэдэг энэ зүйлээ оронд орохоосоо өмнө та хийж сураа гэж би зөвлөдөг байхгүй. Тэгээ хүмүүс нэр айгу ашигтай үнэн байна гэж орж ирдэг шүү. Тийм учраас та дандаа ажил амьдрал нойроо ялгаж таны яг унтах ороод танд унтахад зориулсан болохоос элдвийн зүйл бодоход зориулаагүй шүү гэдгийг бүх хүмүүс хэлжээ дээ. Тэгэхээр яг унтаад орондоо ороо та 30 минут л хөрвөөгөл бос битгий хөвт. Тэгвэл бүр л нойрч хөрөхгүй. Тэгэл хөрвөөх тусам яана би унтахгүй байх үгээ бодох тусам таны нойр хөрөхгүй. Тийм учраас би сайхан унтах гэж байна, нойр хөрж гэн гэд ингээд хүмүүс хон тоолдог юу янз чи түр юу гэдэг л тэгээд ингээд сайхан байглаа бод юу бодмоор ингээд сайхан тайвшруулах зүйлүүдэд бодоод эсвэл хөгжим сонсоод би яг унтах гэж байна гэж өөртөө сайн хэлж байгаа. Тамаанд өгөх нь шүү дээ нэгсэндээ тийм. Энэ бол миний унтах цагаа гэдэг өөртөө аягүй сайн хэлэх юм бол би организм ч унтах шүү дээ. Тэгэхгүй бид нар ажил амьдралаа аваад очихоор болохгүй болчихсон. Тархим наамрахгүй. За нойр ба хоолт тий. Яг унтахаа өмнө иддэг хүмүүс байдаг. За тэгвэл унтахаас бүр эрт иддэг хүмүүс байдаг. Тэгвэл өлсөд байгаа хэрэгээс би өлсөж байна. Тэгтээ орой болсон би идэж болохгүй. Маргааш идэн гэд ингээд өөрөө ингээд тамлаад байгаа мó эсвэл өөртөө үүрэг өгöd байгаа мó. Зарим хүмүүс шүн босоо иддэг. Нойрон дундаа өлсдөг. Нойрон дундаа цангадаг. Эдгээр маань бас ямар учиртай юм. За тэгэхээр бид нөгөө төрөө хоол аягүй чухал гэж ярьсан тий. Тэгэхээр та бол тэр мах
Тэгээ одоо юу гэдэг сэргээждэг зүйлүүдээ 16 цаг одоо хамгийн оройтлог 18 цагаас өмнө нийтээ болно шүү дээ. Тэр чинь эргээгээ таныг бас одоо их хүч үүсгдэг. Танд одоо ялангуяа одоо чихэрлэг зүйлээ тархиж ганц хоол бол глюкоз шүү дээ. Тэрийг ялгаруулдаг тэр бодисуудаа болж игэл 16 цагаас өмнө тэрнээс одоо хойшлоход 18 цагаас өмнө нийтээ. Гэтэл бид нар яах вэ гэхээр 18 цагаас хойш хэд хийдчихвэл ходоо чи ингээд амрах хэрэгтэй байтал ходоо чи ингээд давхар ажиллаад байхаар тархин давхар амрахгүй. Яг гэвэл одоо би зэ ходоо хумус юу эдээ те нүд чавжих бүгдийг миний тарих ажиллаж ээж одоо тэр болгоно ч удирдах учраас бид тархин амраах гэж унтж байгаа учраас ходоодоо бити их ингээд ажилуулад бай. Тэгэх юм бол таны одоо уурах тархиг гүйцэд амрахгүй. За нөгөө талаар би тэгвэл 18 цагаас хойш үлсгэлэн байж чадахгүй шүү дээ гэж хүмүүс хэлдэг тийм. Тэгэхээр та түрүү хамгийн сайхан тайвшруулдаг үйлчлэгээтэй одоо серотонин илүү сайхан ялгаруулдаг ийм хоол хүнсийг бол илүү хэрэглэе хэрэгтэй. Энд нь голдуу одоо хүмүүс тэгдэг шүү дээ. Хөнгөн зовшууд хэрэглээ. За сүү сайхан уу. Ялангуяа одоо ногоон өнгөтэй урамлууд чинь бас тийм илүү тайвшруулдаг гол үйлчлэгээтэй. Тийм учраас орой одоо тэ 5-аас өмнө тацхан хэмжээгээр хэрэгэл тэрийг бол болохгүй юм байхгүй. Тэгэхээр хэд үлсгэлэн битээ бай. Бас үлсгөөр ходооч ажиллана. Тэгэхээр урд тархин чинь бас үлсгэлийн төв ажиллаад амрахгүй гүйц. Их идсэн чинь шүнжээгөө зүүдэлчлээ гэдэг шүү дээ. Яг тэр их идэхтэй зүүд холбоотой байдаг юм уу? Ер нь айгүй болоо ингэж ярьдаг. Тий, ер нь яг нэг уурах тарих гүйцэд амрахгүй байгаа юм чинь илүү сэргийг байна л гэсэн үг байхгүй юу. Тэгээ зүүд юу нь ямар учиртай вэ гэхээр ер нь зүүд та юунд санаа зовсон эсвэл тавгдууд нь одоо юу хаагсан юу үтсэн тэр олгоны ч нөгөө цэгцэлдэг гэсэн шүү дээ. Тархийг сайхан цэгцэлж өгдөг. Тэгэхээр гүн сайхан амрахгүй байна гэдэг чинь хөсөөсөөг зүүд өнгөц нойрон зүүдүүд явдаг. Тэгэхээр тэр зүүдэн нойр бол илүү урт үргэлжлэх магадaltaй. Нөгөө талаар бид нар одоо гүн нойроо магадгүй ингээ 12 цагаас хойш ингээд унтаад ингээ үүрээр яг одоо 6 цагт би физиологийн нойроо зүүдлээд миний бие сэргээд эргэж хүчтэй босох байтал нөгөө гүн нойрондоо би хүчээ зүүдлээг босоод ирдэг. Тэгтэл нөгөө зүүд нойр гэдэг юм чи дутуу үлдчихдэг. Тэгэхээр бид нойрны өөр гэж юм. Энэ цагтаа унтаж цагтаа босгоод нойрны өрөнд авдаг. Төдийшнээ бие нөгөө архаг ядаргаа гэдэг юм чи нойрноос л үүсдэг шүү дээ. Би ингээл гүйцэд амрахгүй нойрны өрөнд авч явсаар байтал. Тийм учраас бид нар тэр зүүд нойр гэдэг бас маш чухал. Та зүүдлэхгүй шууд сэрээдэвэл нөө ингээ зүүдлээгүй хөндлөө чи байсаар байгаад тэгээд нөгөө тарих сэргийг их хидчихэд тарих ажиллаж байхад тэр зүүд чинь нөхөж байгаа байхгүй юу? Өрөө нөхөөд ажиллаад байгаа. Тийм учраас бид хэрвээ шин нойрг ажилласан бол өдөр тодорхой хэмжээгээр бас заавал нөхөж унтаа. Энэ нөгөө нойрны өрнөөсөө бид гарахгүй бол архаг ядаргаанаас гарахгүй архаг ядаргаанд удаа явах юм бол бид ходоодны шахаас эхлээл даралт ихсэл одоо сахарны өвчин бие махбод маш олон өвчнүүд үүсдэг шүү. 10-20 жилийн та нойроо ингээ зохицуулаад байхгүй бол тийм учраас бид би эргэтэн нөө сэтгэл зэрүүл бол би ирүүлээ гэд манай монголчууд хэлдэг. Энэ сайхан үг ямар үнэн бэ гэдгийг би хаагдаг шүү. Тэгэхээр нэвтрүүлгийн цаг маань дуусах аль хэдийн болсон байна. Тэгээ дөрөвт өдөр болгон угаасаа дандаа 40 минут биш 50 минут 55 минут гэх мэтчлээ ингээд сонгож ярьдаг. Яа тэгэхээр хүмүүс хэрэгтэй мэдээлэл хүргэх юмсан ирсэн эмч болгон маань бас гүйцээгээд ингээд бас мэдээлэлээ жоохон ч гэсэн хүргэх юмсан гэсэн үднэс манай дандаа минутан сонгогддог гэдгийг үзэгчид маань мэдээж байгаа. Дөрөвт өдөр болгон сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн маш мундаг чадвартай эмчнэр маань ирж цэнхэр дэлгэцээр олон түмэнтэйгээ уулзаад маш хэрэгтэй мэдээллүүдийг хүргэж байгаа. Танай төвийн хамт олонд бас маш их талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээд дөрөвт өдөр болгон гэдэг үзэгчид маань сайн тогтоогоод аваарай. Бас мэдэхгүй байгаа хүмүүс байх юм бол нойр гэдэг зүйл өнөөдөр ямар чухал вэ? Яадаг вэ гэдэг талаар мэдээллийг бас ганцдаг эмч маань үзэгч та бүхэндээ хүргэлээ. Тэгээд тодорхой хэмжээний мэдээлэл авсан байх гэдэгт итгэлтэй байна. Дөрөвт өдөр болгон биднэртээр одоо бүр зорж ирдэг мэдээллийг хүргэдэг та нартаас маш их баярлалаа гэдэг бас дахин хэлье. Бас та бүхэнд баярлалаа. Сэтгцэн эрүүл мэнд ямар чухал вэ гэдгийг бас та бүхэн ойлгоод ингээд 7 хоног болгон бид одоо ажилд нь туслаад
Ингэж та бүхэнд баярлалаа. Бидний гол үүрэг юу гэхээр сэтгэц эрүүл байж та эрүүл байна шүү гэдэг дээр үесээ энэ үгийг бидээс сануулах. Сэтгцээ эрүүл байж биеийн минь эрүүл мэнд, миний оюун санаа, миний үр хөвгөд, миний ажлын бүтээмж, миний орлого сайжир шүү гэдгийг та бүхэн одоо ойлгуулахын тулд бид бүхэн бас энийг хийж байгаа. Тэгэхээр бас энэ нэвтрүүлгийг өөрийнхөө төлөө үзэж байгаа манай нэвтрүүлгийг одоо харж байгаа хүмүүстээ ч гэсэн би баярлалаа. Та бүхэн үнэтэй цагаа бас зарцуулаад бид бүхний одоо ярилцлагыг үзэж байгаа бүх хүмүүстээ болоод та бүхэн бүр илүү их баярлалаа. Би чи буян багхгүй юу? За тэгэхээр нойроор юу ч битгий худалдаж аваарэ гэж бас нэвтрүүлгийнхаа төгсгөлд үзэгч та бүхэндээ хэлээ. Эрүүл бай, хөөрхөн бай, урт наслын хайртай хүмүүстэйгээ олон жилийг аз жаргалтайгаар өнгөрөе гэх юм бол нойр гэдэг зүйл таны одоо нэгсэндээ батарей юм аа, зай юм аа цэнэглэгч. Таныг цэнэглэгч, таныг их хүчтэй бол ганц зүйл бол хоол унднаас гадна нойр шүү. Их хидлээгээд их хидэгдсэн ядалт үсгэв. Тэгэхээр үзэгч та бүхэн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цаг за тэгээд энгийн ярианы тарифаар ажиллаж байгаа 1802 мянган дугаар